April 15-ны market update өгнө. Тэгээд сүүлийн үе юу болсон бэ гэхээр өнгөрсөн хамгийн сүүлд оруулсан видеон дээр бид нэр электрон бараан дээр tax exemption буюу гайлын дотор байхгүй болж байна гэдэг ийм видео оруулсан. Тэгээд төв банкнаас мэдээж маркетинг дэмжих бодолтой байгаа гэдгийг илэрхийлсэнийг ярилцаад маркет дээр ерөнхийдөө булш нөхцлүүд бий болж байна гэж ярилцсан. Тэр мэдээлэл гарсны дараа бүтэнсэнд ямар мэдээлэл гарсан бэ гэхээр электрон бараа татваргүй гэдэг бол худлаа мэдээлэлээ зүгээр олон төрлийн татварын багцууд байгаа, баскетууд буюу багцууд байгаа. Зүгээр электрон бараа өөр төрлийн багцанд багтнаа. Тэгээд удахгүй бол хагас дамжуулагчдын дээр жишээ нь татвар орж ирнэ гэдэг иймэрхүү мэдээлэлүүд орж ирсэн байгаа. Тэгээд тэрний дараа мэдээж маркетээр гарсан бас өөр мэдээлэлүүд нь юу байсан бэ гэхээр хятадын зүгээс ховор металлуудыг экспортлохыг хориглоно гэдэг юм ярьсан. Тэгээд англиар бол яг rare earth гэж яриад байгаа байхгүй юу? Rare гэдэг маань ховор гэсэн үг. Гэхдээ хамгийн инээдтэй нь юу гэхээр Америк жил 170 сая доллараар хятадаас rare earth авдаг. Гэхдээ энэ маань яг нэршгээ тийм ховор зүйл биш. Зүгээр хятадд боловсруулалтаар хямдхан боловсруулаад байгаа болохоос биш. Хэрвээ өмнө нь хангалттай өсчих юм бол дэлхийн хаач ерөнхийдөө боловсруулаад экспортлоод хангаад ингээд supply хийгээд нийлүүлээд явах боломжтой ийм зүйл байгаа. Тэгээ байсан сүлд ярилцлага өгсөн ганцхан тариф гэлтгүү эдийн засгийн ерөнхийдөө өсөлтийг тариф бууруулж байгаа бол эдийн засгийн өсөлтийг дэмжих ерөнхийдөө бодлого бид нар явуулж байгаа. Татварыг жишээ нь бид нар бууруулна. Deregulation буюу төрийн дарамтыг бид нар бууруулдаг бас ярьсан. Тэгээд хагас дамжуулагчтай холбоотой татвар маань удахгүй ерөнхийдөө бол сарын дараа гэхэд гарч ирнэ гэдэг талаар бас Трамп болон Лютниг бас мэдээлэл бас өгөөд явсан. Тэгээд хагас дамжуулагчтай холбоотой зах зээл дээр бас нэг чухал мэдээллүүд нь юу гарсан бэ гэхээр Nvidia дараагийн 4 жилд $500 тэрбум хөрөнгө оруулалт оруулаад Америкт энэ хиймэл оюун ухааны хагас дамжуулагч одоо чипийг хийнэ, Аризонад хийн, TSMC энтер гэдэг компанитай хамтарч хийнэ гэдэг ийм мэдээлэл гарсан. Богино хугацаанд бол миний бодлоор Nvidia болон TSMC дээр бол энэ маань bearish мэдээ гэж бодож байна. Ягаад тэгэхээр Америкийн тарифтай холбоотой мэдээлэлээр oil хэдийн явуулдаг сайн хийж чаддаг operation дээрээ өөрчлөлт оруулж ирээд Америк руу оруулж ирж байгаатай холбоотой. Гэхдээ урт хугацаанд бол Америкт хийх нь илүү ашигтай байхаар надад санагдаад байна. Ягаад тэгэхээр wafer гэж яриад байгаа одоо энэ хагас дамжуулагчийн үндсэн одоо энэ материалыг Аризонад хийхэд 50-нд хийснээс 10%-аар л илүү үнэтэй гэж байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь сүүлд ямар мэдээлэл гарсан бэ гэхээр Nvidia-гийн H20 гэдэг чипийг хятад руу зарахын тулд заавал зөвшөөрөл авах шаардлагатай. Тэгээд ерөнхийдөө бол энэ экспортын хоригд орууллаа гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд маркетинг мэдээллийн дараа унсан. Тэгээд 5400 гэдэг чухал саппортаа алдснаар эргээд 5400-ын дээр гарч ирэхгүй бол миний бодлоор бол маркет бол богино хугацаанд bearish буюу би бол уналд орж ирэх магадлал өндөртэй байна гэж харж байна. Тэгээд одоогийн байдлаар л юм байна. Тэгээд дараагийн дугаараар үзье. Thank you.